Сайн байцгаана уу? 8 дахь гариг хамтлагийн 10 жилийн дурсамж дууны укулеле хичээлийг үзүүлье. За энэ дуунд 6 аккорд ашиглаж байгаа. Эхнийх нь ля минор, ре минор, ми мажор, тэгээ соль мажор, до мажор. Тэгээд ля мажор. За ашиглах цохилтоо нь доошо, доошо, дэшээ, дэшээ, доошо, дэшээ. За нэг аккорд дээр нэг бүтэн цохилт хийгээд явхад болно. Ля минороос эхэлж байгаа. За хуруугаа шилжүүлэхдээ хүмүүс сайн анхаараарай. Хэрвээ нэг утсан дээр адилхан хуруу тавигдаж байгаа бол тэрийгээ ингэж буцааж тавиад ах шаардлага байдаггүй шүү. За жишээлбэл ля минор дээрээсээ ре минор барихтаа авчаад ингээд хүмүүс эхнээс нь 1-р хуруугаас эхлээ зөөж тавиад байдаг. Тэг хэрэггүй. Ля минорын хурууг авахгүйгээр дээр нь 2 хуруугаа нэмж тавьчаад за ми мажор руу шилжихтэй ч гэсэн 1-р хуруугаа л аваад энэ хоёрыгоо шууд шилжүүлээд тэгээ энэ 2 хуруугаа нэмж тавиад тэгээ ля минор руу бас энэ хуруугаа үлдээгээд ингээ шилжих маягаар яваарай. Тэгэхгүй бол олон аккорд хурдан салхад хэцүү байдаг шүү. За жишээ олгоод дуулж үзье. Тэгээд дахилт руугаар нь илчээсэн 10 жил гэд үгээ хэлчээд ре минороос үерээсээ ингэж орж ирж байгаа. Хараа би чинь илчээсэн 10 жил үерээсээ арухан дорсон жам өгөөж амьдрал хийзэж салахгүй амтны зөв болгосон. За тэгээ энэ цохилтынхоо мэдээж 2 болон 4 дээрх доошо цохилтын оронд хаагаад тоглож болно. Тэгэх юм бол ийм болгоно. 2 дугаар бадгаа энэгээр яваад үзье. Мөнгө хах бидонаар бүтэн салхан гэхлээр өдөж явсан чимээ бархада төшөөртэй насэж дурсан сэтгэлээ болгоно. Та бүхэндээ амжилт хүсье. Асуух зүйл байвал сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас заавал subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжээрэй. Баярлалаа, баяртай.